байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр цоо шинэхэн нэгэн подкаст мэдлэг гэж байна. Энэ бол Бадардаг гэдэг нэртэй шинэхэн подкастыг та бүхэндээ санардуулахаар яг хоёр ингээд ирсэн сууж байна. Тэгээд намайг Бацул гэдэг би сэтгүүлч мэргэжилтэй төрийн удирдлагын докторантаар юм суралцдаг. Олон төрлийн зүйл сонирхдаг юм сониуч хүн байна. За миний хажууд Төгөлдөр ах маань сууж байна. Тэгээд Төгөлдөр ах бол түүхийн талаар сонирхдаг. Тэндлийн бас мэдлэг сайтай. Тэгээ маш сонирхолтой яриа өрнүүлдэг учраас би бас яг энэхүү Бадардаг подкастт тагаа тий хамтдаа хөтлөё гэж санал тавиад хатаа ингээд сууж байна. Тэгээд танд өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд хүргье. За намайг Төгөлдөр гэдэг. За би хамгийн нэгдүгээрт хүн. Хоёрдугаарт Монгол хүн. За гуравдугаарт өрхийн тэргүүн. Ингээд дөрөвдүгээр тавдугаарт гэдэг ингээд яваадах юм бол маш олон тодтолыг миний зүгээс хэлж болох баг. Гэхдээ энэ Бадардаг гэдэг нэртэй энэ подкастыг Бацул дээр яагаад ер нь хий гэж бодсон бэ гэхээр бид бол насны зөрүүтэй нэлээд ол зөрүүтэй байна. Тэгэхээр ерөнхийдөө хүүхд залуучууд маань жилээ гэсэн тийм ээ хэн нэгэн битэрийн яриан дундаас өөрийн бодол санаа өөрийн зорилго чиглэлийг олоосоо л гэж бодож байгаа юм. Түүнээс биш битэр энд нэг зүрхийн суугаал дүнэлт гаргаал хүн шүүмжлээл тийм ээ. Эцсийн үнэн бол энэ гээл. Тийм бол санаа зорилгыг агуулаагүй. За заримд нь таалагдах байх, заримд нь таалагдахгүй байх. Тэгээ хүн хэлэхээс саас чичгээс гэж нэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ үгийг л эхний ээлжинд бид баримтлаад энэ Бадардаг гэдэг юм сонин нэртэй. Тийм сонин нэртэй. Тэгэхээр Бадардаг гэдэг үг маань өөрөө одоо ч хэрэглэгдэх байсан үг. Тийм Бадардаг. За Бадрангуу гэж утга нь явж байгаа байх. Утгачлал. Гэтэ Бадардаг гэдэг яг энэ үгийг хэлэхээр надад бол анх сонь санагдсан байхгүй. Ягаад Бадардаг? Зүдэрдэг. Одоо яг нэг адилхан төстэй эсрэг төсрөг үг гэдэг юм бол. Тэгэхээр энэ дэх үедээ бол их хэлэгддэг байсан үг бах уу? Тийм. Манай өвөө намайг Бадардаг гэж дууддаг гэсэн байхгүй юу? За нэрийг ч нөө. Нэрийг Зулаа гэдэг уу, Бацул гэдэг уу, ерөөсөө Бадардаг гэдэг. Яагаад тэгдэг вэ? Би ерөөсөө амид тахууд нь бол асууж байгаагүй юм. Тэгэл ер нь сүүлийн үед бол ингээл энэ тэнд Бадрангуй, Бадарсан ч гэдэг юм уу, тийм утга өгнүүд их сонсогдоод ирж байна. Энд чи өөрөө нөгөө нэг Мандан Бадрахын ч юм уу те нэг биелэгдэл үг юм байна гэж ойлгоод тэгэнгүүтээ би ер нь л Бадардаг баймаар юм байна те Бадарсан баймаар юм байна Бадрангуй баймаар юм байна оюун ухааныхаа хувьд тэгээ өөрийн би физиологиорооч тэр ер нь аливаа мэд бадарч явах юмсан гэдэг тийм хүсэл сонирхол байдаг учраас яагаад подкастыг Бадардаг гэж нэрвч болохгүй гэж оюуны хоосрал манай орчин залуучууд гэлдэггүй ер нь нийгэм Монголдо илүү их бий болчиход байна уу та. Тэгээ оюуны хоосрал гэдэг яг тэ энийг би л өөрөөлт гэж дүгнэж байгаа болохоос би ч юм бол хинч биш шүү дээ. Ер нь хүн болгон бэлгэж боддог. Ер нь хүн болгон хинч биш. Хинч биш. Тэр мянга ерөнхийлөгч байна уу? Мянга ерөнхий сайд байна уу? Тэр бомтон байна уу? Хинч биш байхгүй юу? Бид нар чинь хин нэгэн болохын тулд заавал хамт болох хэрэгтэй. Тийм үү? Заавал хамтрах хэрэгтэй. Тэр нэг бүлэг бөөгнөрл болж ээж нэг зорилгын төлөө явж ижил аливаа нэг зүйл бий болно гэхээс биш. Мянга сайхан амтан ганцаараа мянга бадраад хэрэг байхгүй шүү дээ. Тэр ганцаараа тэндээ бадардаг юм байгаа биз тийм ээ. Хин ч хэрэггүй. Өөртөө хэрэгтэй баг. Яг энэгээр ингээд үзэхээр бид яг миний зүгээр чамтаа нийлээд энийг ингээд явъя гэдэг чинь хүмүүс жоохон залуучууд маань жоохон ам уншаасаа. Тэгээд юмэг жоохон үнэл дүндэг болоосаа. Тийм ээ. Биш нэг үнэл дүнээд байгаа биш шүү дээ. Би өнөөдрийг үл сурсаар л явна. Арга ядтал хоёулаа нэг жоохон юм ярьж хүн амтнаас зэмлэлийн үг сонсчоод гэж зориглоо орлоо шүү дээ. Одоо Монголд түрүүний чиний ярьдаг тэр оюуны хоосрол гэдэг юмтай энэ зэрэгцээд байж байгаа юм бэ гэхээр мянган жил өвөг дээдс багш нар л нэг юм лооцгонсон юмнууд явдаг шүү дээ. Асар агуу зүйл бол маш өчүүхнээс эхэлнэ гэж миний багтал надад зурдаг байсан. Тэрийг ингээл би аав ээж дээр багш ингэж залаахаар харин тийм манай багш гэдэг байсан гэдэг тийм ээ. Тэгэнгүүт манай юм. Гэхдээ наадах чинь манай өвөө гэдэг байсан гэдэг чи 1800 он цаашаа гараа явчлаа шүү дээ. Тэр хүн бол энийг мэдээд ах шиг байгаа байхгүй. Амар агуу том маш өчүүх юмнаас эхэлдэг. Тэр өчүүх юмыг нь тооцоолж чаддаг.
дэрийг тооцоолох боломжгүй байх. Тэгэл нэг алдаа гаргахаар нөгөө нэг том болгоцсон юм засах гал үзээд энэ үхсэн ш. Нөгөө нэг үүлийн өргөө өдөр шалтгаан гэдэг юм ерөөсөө эндээс эхэлсэн байж тээ ерөөсөө тооцоолохгүй байдаг. Тэгэхээр л энийг тооцоолох гэдэг юм одоо тийм л үг орж ирж байна да. Үгийн маягч их моолж тэ сүлээд. Тэ гэдэг юм гэвэл ерөөсөө ном юм шиг байна. Ном. Тэгээд ном тэгэхээр бас ингээд нөгөө нэг олон хүн яг өөрсдийнхөө одоо нөгөө хоёлыг одоо юм ярьж байгаа шиг өөрсдийнхөө бодол юм өөрсдийнхөө ертөнцийг үзэх үзэл гэдэг юм эсвэл өөрсдийнхөө судалж мэдсэн тэр судлагтун тэр хүрээллээрээ бичсэн зүйлийг бүгд уншаад тэг яг тэрнийхэн дагуу яваад ах уу аль эсвэл аль нь зөв аль нь буруу гэдгийг яаж ялгах вэ? Гэхдээ ер нь зөв буруу гэж байхгүй шүү дээ. За 10 сууж байгаа гэдэг 10 өөр ертөнд сууж байгаа шүү. За зүгээр нэг хамгийн бүдүүлэг магадгүй зарим нь орон улс матын жишээ авъя л да. Тийм ээ. За Монте Кристо гүн гэдэг ном байна. Монте Кристо гүн гэдэг дэлхийн сонгодог зохиол. Тийм ээ. За Монте Кристо гүн гэдэг номыг би анх ингээд уншихад тэрэн дээр нөгөө нэг тэр зохиолчийн бичсэн одоо дүрслэл биш үү? Өндрөгийн тайм граммартай, тиймнүүдтэй, ийм шанаатай гэл тэр ном дээр гарч байгаа юм чинь би өөрийнхөө хүлээж аваад яг тэр Монте Кристо гүн би дахин дотор ингээл бий болгож байгаа байхгүй. Тэ? Тэгэл нөгөө нэг тэр чинь биний үед чинь нэг тийм ногоон өнгөтэй хоёр л бот байсан юм. Тэгэл тэр Монте Кристо гүнгийг чинь бий болгоод нөгөө Мерседес гэдэг хайртай хүнийг дотооддоо бий болгоод гэдэг чинь бие төгөлтөр гэдэг хүн л хамгийн сайн сайхнаараа хамгийн мондөг ямаараа тэр хүнээ төсөөлж байгаа байхгүй. А тэгвэл төсөөллийнх нь өгөгдөж байгаа тэр өгдгүүнд бол яг номон дээр л байгаа төсөөлөл. А тэрийг чи уншихад өөрийн гэсэн Монте Кристо бий болгоно. Би уншихад өөрийн гэсэн Монте Кристо бий болгоно. За ингээд миний тактикч нь өөрөө ажиллаж эхэлнэ дээ. Төсөөллийг бий болгож чинь. За ингээд би тэр хоёр номыг тэр хоёр ботыг одоо Монте Кристо гүнг уншаал дуусгад киноч үзсэн юм шиг. Сүүлд өөр нүдэнд харагддаг. Их ном уншдаг байсан. Одоо ч тэгж уншин л да. За ингээд байж лаа. Тэгсэн чинь дараад нь Монте Кристо гүнг кино үзлээ. Пүү шаарт өстө нэр. Юу шаал ондоо. Миний төсөөл биш. Миний мөн Монте Кристо гэж юм байхгүй л гайцсан байгаа ч. Муухай. Юу тэг миний өөрийн Монте Кристо тэр Мерседес нь одоо хэн болгоо ямар жижигхэн тоглуулсан тий. Гэл би шүүмжиж хэлж байгаа. Хин. Ийм сайхан зохиолыг ийм болгочих. Тэгээд мэдээж кино зохиол ном зохиолоос их зохиолоос өөр үеч таарна. Кино зохиол чи өөрөөр л бичигдэж таарна. Тэгээд би Монте Кристо гүн гэдэг киног дахиж үзэхээр байсан. Киног юм. Тийм ээ? Яг л нэг миний хамгийн хайртай юмрууд арай тавьсан. Тэгэхээр таны төсөөлөл болохоор шал өөр ээж идэл. Өөр хүний төсөөл магадгүй тэр Монте Кристо байсан. Тэр байхгүй. А гэтэл би яг энийг эсрэгээр нь ярих юм бол би киноны яриад шааж байгаа Монте Кристо гүн уншаал. За энэ хэсгийг кино зохиолд оруулах ингээл хасан шүү дээ тэндээс чинь. Тэгэхээр надад таалагдсан хэсгүүд нь үлднэ дээ. Ерөнхийдөө зохиолж явуулахыг авахгүй. Тэгэл би өөрийнхөө төсөөлсөнийг дүрийг хайж тийм ээ. Яг газраас болоод альдуучид тоглох яг л чи миний төсөөлсөн Монте Кристо нүүр бодгийг ингээл ингээл тавьсан чинь тэрийг үдсэн батцвал танараа дөрөгийн хараач тийм их гэж хайр Монте Кристо гэж үглэх байхгүй. Тэгэхээр энэ ч бас яг харьцангуй юм тий. Харьцангуй. Тэгээ энэ номыг та сайн гэж бодсон. Надад тэр таалагдахгүй л яах вэ? Гэхдээ яг үгүй нөгөө дэлхийн сонгодог зохиол гэдэг утгаараа энэ чинь олонх нь бүлийн зөвшөөрдөг тийм юм. Мэдээж нөгөөдхийн жишээхэд би нөгөө шадрын зэргийг ярих гэж байна. Шадрын зэргийг баг багтаа нөгөө Орсын шадрын зэрэг гэдэг мюзикл кино байдаг. Тэрийг үзсэн. Одоо Д'Артаньян Михаил Боярский тоглодог тийм ээ. Тэрийг үзсний дараад нь би номыг уншсан юм аа. Тэгэхээр ном уншихад өөрөөсөө надад ямар ч өөр Д'Артаньян бодогдохгүй. Михаил Боярский сахалтай өндөр гоё гасконер тийм. Одоо би ямар ч шадрын талаар дараад нь 20 жилийн хойно гэсэн ном уншсан. Александр Дюма гэдэг. Дараад нь уншихад нөгөө 20 жилийн дараа Д'Артаньян, Атос, Портос, Арамис 3 гэл ингээд 4 гэл ингээд үйл явдал нь өргөж шээ. Тэгэхэд ерөөсөө 20 жилийн дараа эдгээр дэрэн дэс нь өрсөлдөл нь бас залуугууд сахлан бууралдаж үрснэ гэж тэгжгээл. Яг тэрүүгээр нөгөө Михаил Боярскийг л хөгшүүлж бодоод байгаа байхгүй юу? Өөр надад нэг ёсондоо миний сэтгэн бодох чадварыг хагаачихсан. Юу л тэгж дүгнэж байгаа. Миний өөрийн
тэр Дүргэнбаатарыг хаагаад Оросын тэр нэг ондог одоо кино найруулагч өөрийнхөө хийсэн. Тэрийг би анх үзсэн болох хүлээж авсан тэр. Тэм учраас би одоо ч гэсэн би ингээд 20 жилийн хойны барьж авна л да. Эндээс намайг уншина. Тэгэл ингээд уншихаар л нөгөө дүрт маань л бодох. Нөгөө жүжигчин дүрт маань л бодогдсон шүү дээ. Анх яаж одоо харсан та одоо Монте-Кристо хүн анх харахтаа өөрөө хэлж уншаад тэрийг нүдэндээ төсөөлөд харах нэг өөр та шадар гурван цэрэг дээр бас яг анх тэг киног нь үзээд тэгээд тэр нөгөө жүжигчтэй харьцуулаад харах нэг өөр тэр аливаа амиг анх харсан анх мэдэрсэн тэрийгээр л хүн ер нь нүдүрсэндээ нүдэндээ буулгачтай юм шүү тий. Тийм шиг тэгээд өөр юм дараагаар нь хүлээж авах хүнд тий. Авахгүй хүлээж зөвшөөрөхгүй ч юм. Хүлээж зөвшөөрөхгүй. Тэгэхээр яг энэтэй адилхан одоо нөгөө нэг өссөн орчин багшилсан багш одоо хүүхд анх сургууль орж яваад хүлээж авсан багш тийм ээ өссөн орчин анх ихээс төрөд ингээ байж явах хүн дээр эцэг их тэр орны гэр орны бүх эн чинь ерөөсөө хүнд хүргээд кодлогдоод лос сууж байгаа байхгүй. Даалт сум. Тэгэл тэр хүн тийм л болно. Тэр айлд өссөн бол тийм л хүн болно. Тэгэхээр нөгөө манай монголчуудын өвд эцэг хэлдэг 90 хүмүүж гэдэг бол агуу зүйлээ. Тийм ээ? За 10 жил дараад одоо юу гэх юм тоо бод сурах бол энэ бол зүгээр боловсролтой хүмүүжил биш. Хүмүүжил биш. Тэгээ сүүлийн үед одоо нэг хот уусууд байна шүү дээ. Гой юм ярьдаг хэлдэг. Тэд нар л хэлээд байгаа шүү дээ. За ер нь боловсролтой хүмүүжил хүн бол хамгийн аюултай байсан. Боловсролтой хүмүүжил хүн бол ёс зүйн хүн гэдэг бол хамгийн аюултай байсан. Гэдэг аахгүй. Яг тийм боловсролтой гэж юм мэдчихэв. Нөгөө шинжлэх ухаан, нөгөө нэг арга барил бүх юмыг сураад мэдээд авчихсан. Хагтал цаад хүн нь өөрөө ёс зүйн өссөн. Яг тэрүүгээр тэр боловсролоор дамжуулж бусдыг дагамтлах барих тийм ээ. Нөгөө нэг муу мухай хайх тэр юм. Боловсролтой байх тусмаа тэр хүний нэр нөлөө их байна. Тэр дарангуулагч болно тийм ээ. Юртэл юм шиг санагдаад байна. Одоо хүчирхийлэл дунд өссөн хүүхэд тэгээ нэг судалгаанууд өгдөг шүү дээ. Хүчирхийлэгч болно гэж. Тэгээ ер нь тэр гений тухай та нэг хоёлаа нэлээд их нэг ярьж байгаа та нэг гений тухай ярьж байсан. Тэрийг би бас энэ залуучууд бас ингэ дурдчмаарч юм шиг санагдаад байх юм. Зүгээр л яг өнөөдрийн 2022 оны Монгол улсын цааны дундчаас доогуур юм болоо да. Амьдралтай эрүүл ямар нэг яадын дутагдал байхгүй сайн хөөжүүлсэн шүү дээ. Тэгээ зүгээр л иргэн хүн байхгүй Монгол. Тэр өнцгөөсөө л хоёулаа ярихдаа хүн болгонд өөртөө зайвуулдаг. Нэрээ эн чинь миний хувьд юу гэдгээр л ярих. Асуулт үлдээ. Тийм. Асуулт үлдээ. Тийм ээ? Түүнээс ч нэг юм зааж өгөх гээд байгаа. Тийм. Тэгэхээр тэр ген гэдэг ингэж явахаар жишээлх юм бол одоо өнгөрсөн 100 саяхан болж өнгөрсөн асуудал. 100 жилийн өмнө гэх юм уу та. Тэ? 1921-с 1990 оны хооронд Монгол улсад явагдсан хэлмэгдүүлэлт гэсэн. Айхтар харшуур яваад өнгөрсөн. Энэ хэлмэгдүүлэлтийг бид нар бие үл жишээлгэж юу гэж хүлээж авдаг юм бэ? Өөрийнхөө хувьд. Тэгэхээр энэ бол гадны одоо их гүрнүүдийн бодлогоор Монголын нутаг дэвсгэр дээр тоглолт хийчихсэн. Тэрэнд нь манайхан татагдж ороод, татагдгаас ороод байхгүй. Татагдж ороод ингээд Монголын зан зайшил, түүх соёл, цус руу хийсэн дайралт болсон байхгүй. Цус руу хийсэн дайралт. Яг тэгэхээр чинь одоо 1926-7 оны үед ч одоо тэр нэг бүх нийтийн өмчийн хөрөнгөний тооллого гэж явагдсан байна. За одоо ингээд Балдангийн хэдэн малтай. Цонглог тамир дээр гардаг шүү дээ. Тийм ээ. Нөгөө бат чинь хадминдаа урж ирээд малын тоолол тийм. Яг ингэж тоолсон байдаг. Яг энэ тоолохын зэрэгцээгээр Чингисийн алтан уургыг бүртгэсэн байдаг. Чингисийн алтан уурга гэж яг юу юм? Яагаад эднийг нэг хөндлөд байдаг юм? Орос Монгол хэл дээр одоо юм лавлах толгойгийн юм зөвлөмж байг юм гаргаад. За яг л ийм хүнийг Чингисийн алтан уурга гинэ. Тийм ээ. Чингисийн алтан уурга одоо ингээд төвлөрч Чингисийн алтан уурга бол тэрний эрэгтэй хүүхэд алтан уургатай багтана. Эмэгтэй хүүхэд надад гарахаараа байхгүй юм байна. Манай зан зайшлыг судлаад байна шүү дээ. Ингээд шууд Угс хааны 40 засаг ноёныг Орос мэд. Үе удмаар эрэгтэй хүүхдтэй гэсэн үг. За тайжууд гэх юм бол одоо тайж чинь одоо үеэл хаяал болол явчих шүү дээ. Бас л Чингисийн алтан уургатай хамаатай 1359 тавд болсон юм жил байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ чинь гений аюул том
устгал ихтэж байгаа байхгүй. Айгүй том устгал ихтэж. За тэгэл нөгөө удаг төвлгаадууд гэдэг явах юм бол тэрий ч удаг төвлгаадууд чинь бид нар өнөөдрийн одоо сандавдаг ламч гэдэг юм уу те эднэртэй бол зүүрлж болохгүй чинь хоёр өөр тэр байтугай маргаашийн ламтаач өнөөдрийн ламыг зүүрлж болохгүй. Тухайн үедээ. Тэгэхээр тэр ген маань ингээд жоохон устгагдаад. За бүр муухайгаар ярил л да. Малаар бол цөм сүргийн бүтэц алдагдсан байхгүй Монголыг. Цөм сүргийн бүтэц гэж нэг юм байна шүү дээ. Бид нар л өөрсдийнхөө хүнгээд лонград байдаг болохоос биш адилхан айгал дэлхийн нэг амьтан. Ялгаатай ухамсартай хоорондоо яриад хэллээд би нэг ойлгочтой нэг хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. А гэж хүн хэлээрээ ойлголцоод байгаа мал бас хөлөөрөө ойлголцоод байна гэсэн давхар санаа байгаа үстэй. Тийм ээ? Яаж ойлголцох гэж байна биш үү? Зүгээр бид нар ухамсартай ингээд ингэчихсэн. Тэгэхээр л тэр үед яг цөм сүргийн бүтэц Монгол улсын за нэг 800 гаруй мянган амтай байсан юм уу да. Тэрнээс бараг 100 орчим мянгыг нь одоо төвшөлж байтаргүй хэлдэг ш. 100 орчим мянган ямар нэгэн байдлаар хэлмэтэл өртөөд алуулаад цөлөгдөөд байхгүй болчихсон. 8 үний нэг нь баг. 8 үний нэг нь байх гэдэг байхгүй юу? Судалгаагаар бол 6 хэрэгтэй тусмын нэг нь хэлэгдсэн гэж явдаг юм билээ. Тэрний 4 хүн тусмын нэг нь дутмын нэг нь цаазарх болсон гэж явдаг байхгүй юу? Тэгэхээр одоо энийг залуучууд ерөөсөө ортос мартцсан байна. Энэ хамгийн амар. Аргагүй шүү дээ. Ингэж юм чинь. Бид нар 10 жилдээ нэг 2 удаа л орсон доо хэлмэдүүлэлтийг хичээл орж исэн санагдчихэв. Тэр үеийнхэн л одоо тэг багш тэр үедээ өөрөө заасан уу эсвэл зүгээр нэг ном уншаараа гараа авчихсан уу мэд. Тэгээд дараа нь их сургуульд ороод ч тэр хэлмэдүүлэлтийн талаар нэг их хайхтар ярьж байгаагүй. Номнууд нь ч тэр өөрчлөлтсөн. Одоо тэгээ түүх өөрчлөгдсөн нөгөө зохиол болчихсон гэж нэг ярьдаг штеп. Тий. Яг тэр чинь 1946-47 оны үед нэг Оросоос хүмүүс хурж ирээд Монголын түүхийг өөрчлөөд битсэн барьсан гэж эрдэмтэн судлаачид юм бичидний ярьдаг тийм мэдээж зохион болдог. Одоо тэгэл Ринчино гэл тэр нэг чинь айхтар мэдээж Ринчино гэл амар л муу хүн гэдэл одоо энэ долоон борхоо хангалтгүйгээл сүүлийн үед бүр илүү тиймээс гаргаад. А гэтэл нөгөө талын дүгнэлт нэг юм нэхэр элбэгдэлж Ринчино бол Бурайдын Монголд нэгдэх гэсэн. Нармаа Монгол улсыг байгуулах гэсэн. Монголын төлөө, Бурайдын төлөө зохицуулт хэмжигт байж байгаа 1937 оны харилцаа Оросд авчиж бас алдсан шүү дээ. Ер нь тийм. Тэгэхээр энэ ёс суртахуун, нийгмийн ёс суртахуун гэдэг юм бол айгүй амар юм байдаг юм байна. Бүр амар юм байдаг юм байна. Тэгэхээр энийг бид нар байнга сануулж авахгүй бол энэ хүүхдүүд маань бол нэг л гоё тэ пепси уусан, пицца идсэн ямар ч зовлон байхгүй тийм эрт дураараа гэж байгаа байхгүй азтай зөв сайхан байна. Тэр буруу шааж байгаа юм биш. Хагад толгой нь яг пицца, пепситэйгээ адилхан ингэж хөөсрөд байгаа байхгүй. Юм уншихгүй, юм одоо уртгаа мэдэхгүй. Тэр бүр миний зүгээр анзаарснаар бодлогоор энийг ярихгүй байгаа юм шиг. Тийм ээ? Бодлогоор энийг ярихгүй. Юу тэр ингээд саяхан би одоо байхад чинь телевизийн хоёр сувгтай Орос Монгол гэсэн 2 4 дээр гардаг эргүүлдэг юм удирдлага байхгүй тийм рекорд гэх телевиз тэгээд ингээд манай хотод авч явдлаа гэдэг байхгүй юу. Ингээд бүх юм чинь ингээд бүр үүн мөнхөд байсан юм шиг ойлгоод байгаа байхгүй. Гэтэл юусе хэдхэн жилийн өмнө 90 оноос өмнөх гэж за 37 он гэхээр одоо 80 гаруй жилийн өмнө юм одоо зүгээр байж байгаа хүнийг гэрээс нь баривчилж яваад огт танихгүй хүнтэй холбоод гэмт хэрэгт оруулаад тэгээ бодчихдог үл яв. Тэр төсөөлөл байна. За өнөөдөр Батгад нэг хүүхэд сайхан оюутан за чи байлаа гэж бодъё. Хоёулаа тийм ээ. Нэг өдөр байжсэн чинь танаа цагдаа өдөрлөө. Цагдаа таниулах. Яасан бэ гэсэн чинь за чи гомб гэдэг хүнийг танихгүй. Аа тийм би чи гэдэг. Чамайг аваа явчих. Тэгэл авч гомбыг танихгүй л гэдэг. Чи танихгүй л гэдэг. Чамайг яраглана. За гомбыг танихгүй л асууж чамайг. Би чи алуулж байгаа чи тэгвэл чи алуулж байгаа оронд за би таньнаа гэнэ. Тэр яргалыг даахгүй шүү дээ чи. Энэ гомбыг бол үгээд ингээл тийм ээ. Эсвэл нэрээ надад хотлоо ярьсан гомбыг бол. За ингээл таньнаа гэсэн ганц гар үсэг авал та гомбын хэрэгт цацрах бол. Тэгэл одоо хүүхдээ би буураагүй шүү дээ. Би ямар ч юм хэлэхгүй гэж тэгсэн юм гэж бодлоо. Бодлоо тэгэл дуусаа. Тэгэхээр бодохоор аюу эвгүй юм чинь. Тэгээ тийм нийгэм байсан юм аа. Тэгэнгүүт л манайхаа одоо яаж юм гэхээр тэрийг л одоо чам гэсэн улаан алуурч.
Нэг л хүн. Нэг л. Чарльз нь л одоо таалагтай үгүй харж чадлаа удаа тийм. Ингээл дангуулаад л. Тэгэхээр тэгэнгүүтлээ одоо ингээл сошиалаар ингээл харангуут л ингээл амар сэвдэг байхгүй. Би энд аяга харамсдаг. Яагаад сэвэдэг байгаа? Тэгвэл зөв болсон онцгой бүрэн комиссийн одоо 1937 болсон мөн. Тэр бол түүх юм. 1937-1939 оны хооронд 2 жил хүрэхгүй хугацаанд 25 мянган орчим хүний хэргийг тэр онцгой бүрэн эрхэт комисс гэдэг шүүх байхгүй. Зөвхөн 3 хүн энэ гурав шийдээд 20 орчим мянгаыг цаазаар авчихсан. 2 жилийн хугацаанд 20 мянган хүн алдсан. Энэ үнэн. Тэр хүний буруу юу? Мэдгүй. Тэр бид шүүх шаардлахгүй. Тэгвэл тэгэхгүй байж болох байсан уу? чаа болсон биш бол төгсөлтөл ингэж үздэг. Хэрвээ чаа болсон дэрийг хийгээгүй бол гай болсон энэ дэрийг өөр хин нэг хийн. Өөр арга байхгүй. Монгол улсын тусгаар тогтнолыг авчирсан хүн чаа болсон мөн үү? Мөн. Эрхэмлэж яваараа хийнэ. Маш их итгэн эрхчлөө тусгаар тогтнолыг та бүхэнд үлдээх гэсэн алдартай үг нь биш үү? Ямар үнцээр болсон? Анхны 7 гэж л нэг. Ямар үнцээр болсон? Одоо тэгээд бид нар чинь миний үед бол 1921 онд л одоо дөрвөлжин сүмийнхээ одон дөрвөн булмат тавьж байгаа 10,000 амин 400 морьтой зэрэг авчаад хяар зохиол тийм ээ миний сурсан түүх юм. Тэгээд л одоо Монгол ардын орсголыг мандуулаад марксизм ленинизмын замаар одоо Ленины одоо агуулгах тусламжаар Монгол улс чинь ингээд сэлэгдэл босч ирээд дэлхийн нийтэд ойлгохоор за энэ түүх яг л энэ түүх ярьдаг гэсэн. Энэ үнэн үү? Үнэн. Нэг талдаа үнэн шүү. Нэг талдаа үнэн. Нөгөө талдаа яасан байх вэ? Үйл гэж мөрөглөсөн. Тэгэл тэр нөгөө 40 эд онд орж ирдэг тэр нэг түүхийн баг гэдэг юм чинь энэ түүхийг чинь зохиолоо шүү дээ. Гэвч нөгөө талдаа яасан бэ? Монгол улс 1946 оны 1 сард л дөнгөж эрхчлөө тусгаар тогтнол олсон. Яг албан ёсоор. Нөгөө нэг айхтар Сталин, сахал Сталин гэж алаад ядаал байсан хүн чинь мөн үү? Мөн. Сталин өөрөө одоогийн Орсын улбаны улс өөрийн 20 сая орчим хүний хилмэдүүлээд 9 саяыг нь будцсан байдаг юм бас. Тэ. Гэтэл Орос манай тусгаар тогтнолыг зөвшөөрүүлж чадсан байттаа. Үнэн. Сонирхол байсан юм шүү. Байлгүй. Монголыг хэн ч алдахыг хүсэв. Бас хямдхан тэр ноос алдахгүй л тий. Алт гэдэг хөдөлгөөн өргөнүүлээд. Тиймгүй. Тэгэл ноос алт ерөнхийдөө бол яг түүгийнхаа юмнаас ингээд нэг альт жоохот ингээд уншаал бодохоор цагаан Орос улс гэл том импери байсан. Тэр нь байхгүй болсон. Урд талд Манжичи улс гэл маш том импери байсан. Тэрнээс задралын шатанд орчихсон. Дунд нь Монголыг хятад авахыг хүссэн, Орос авахыг хүссэн. Тийм үү? Тэгэнгүүт нь Орос манай засгийн тусламж үзүүлээд за ингээд дөрүүлж манаар ороод ирсэн байна шүү дээ. За тэгээ Коминтерн гэж тэр нэг чекистийн одоо тусгай ажиллагаа явуулдаг байгуулагч нь Монгол идэвхтэй үйл ажиллагаа явуулаад ингээ Монголыг гүп рус болсон байхгүй. Хятадчихгүй. Өөртөө авчихаар бас болдгоо. Гүп рус. Тэгэл монголчуудыг хооронд нь алцуулаад агт Монгол гэдэг чинь юм билээ. Одоо биднээсийн л нөгөө нэг ярих дуртай эзэн Чингис, агуу Чингис хаан гэж бид тэжээ балбатал орилдог шүү. Ясамдэ Чингисийг хаач хин байгааг одоо энэ залуучууд ойлгож байгаа юм. Залуучуудаа би буруушааж байгаа юм шиг л те зүгээр юу яаж байгаа. Шарыг малтаж байгаа. Чингис гэж ойлгох гэж байгаа бол судлаа. Чингисээ уншаа. Яг юм биш юм бэ. Тэ? Тэгчиж орж л доо. Тэгвэл тэгээд л нэг ямар нохоо бодож байгаа шүү тийм ээ. Тэгж орж болохгүй байхгүй. Тэгэхээр бахархах түүх бол Монголд бол зөндөө. Сая 1900-аад оны үед л одоо тэр 5 замын зэрэг гэдэг чинь л хятадыг баг эзлэн алтсан шүү дээ. Цөөхөн хэдэн Монгол зэрэг. Одоо тэр Манлаван дамжин сургууль автомат гэдэг 5 замын зэрэг урагшаага 7 ночиг гэлээр авшилтай гэл өвөр Монголыг тэр чигтний ядаад цагаан харим өрсөн шүү дээ. Цагаан харим өрөөд л тэгэл тэр өрч мөжиг нь болох чадна хойноос дуудсан байхгүй. Одоо болно хугацаа. Дуудчихсан. Эзлэх одоо цэргийн хүчээр бол эзлэх боломжтой байсан байхгүй монголчууд. Гэж харагдгаа байна шүү дээ одоо тэр үед. Гэтэл яагаад тэр олноороо хядуулж байна? Энд маш том зүрийн механизм ажилласан байна. Хаашаач гарах гэцгүй.
Тэгвэл би хүний хувьд нэг талаас хаяа боддгийг чаавалсан гэх өрөвддөг. Ямар хэцүү түүхийн үед төрөөд ямар хэцүү нүглийг өөрийн гараар үйлдэж байж Монгол улсыг авч үлдвдээ жаавалсан гоо. Нэг талаас. А нөгөө талаас яас их нүгэл үлдсэн учраас алуурчин бэ гэж. Өөр арга байгаагүй юу? Байгаагүй юу, өөр арга болцсонгүй юу гэж асуумаар байдаг байхгүй. Хэрвээ одоо эргээд очиж болдог бол мэдгүй шүү дээ. Би тэр үед байсан бол за нэг хоёр найзгаа буудал одоо би зүгээр бодож шít. Өнөөдөр хамт ажиллаж хоёр найзгаа маргааш буудах хэрэг гарна. Буудал би галзуурч байгаа. Чадахгүй би. Тэгэхээр бид нар жоохон бодмоор юм байгаа юм л да. Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал гэдэг юм энэ хятадуудын үүдээс сурахад байгаа хятадууд өөрсдөө биш байгаа гэж. Тэ? Хятадууд өөрсдөө биш байгаа. Трол бол 800 троллууд ороод ирсэн явж байсан шүү дээ. Зүйлээ. Хятадууд өөрсдөө биш байгаа. Цустай нөхдөд биш байж. Тэмэж магадгүй. Тийм болон магадгүй. Юм болов. Би зүгээр нэг үг хэлэх аюул дуртай байхгүй. Бүхнийг с ижгээр тунгаа гэж. Бүх өвгжийн захаас бай. Бүхнийг с ижгэл гэдэг чинь ингээл муу санаалаа л яваад гэсэн үг биш үү? Тунгаа эргцүүлэн тунгаа гэсэн үг шүү дээ. Бүхнийг с ижгээр тунгаа гэж амар одоо том үг. Яг чи өсөө одоо энэ подкастынхаа яриас өөрөө тунгаа. Тийм, залуучуудаа бүхнийг с ижгээр тунгаа. Сижгэл. Тэгэхээр одоо нөгөө сижгэл гэдэг чинь нөгөө нэг юм муухай юмнаас сижгэлдэг гэж ойлгох вэ? Хардгалт гэдэг юм эсвэл юм болон юм руугаар бодох вэ чи. Тэгэхээр энэ зүгээр ингэж танилттай өрх юм. Бүхний сижгээр тунгаа гэдэг үгийг энэ гурван үгийг та нар нэг одоо цэвэлгаан тойл дээрээс өгдөг юм уу? Уншаадах. Яг юу гэж боддог вэ? Яг агуулгын юм. Цаад биднэрт юу хэлэх гээдсэн дэр өгчүүл. Одоо нөгөө нэг миний ярьснаар бол нэг засагтхааны хөгөрчүүл хэцүү гэж нэг үг байдаг да. Тийм. Янз янзаар залбирдаг юм билээ. Зарим нь ухаач гэдэг. Тэр говьалтай нэг засагтхан ч нь бол говьалтай завхан ховтгол ерөнхийдөө л өргөж засагтханы оногдогч юм аюул том байсан шүү дээ. Одоо бол говьалтайгийнх нь л засагтхан гэдэг. Тийм засагтханых нь гэж ойлгоод байдаг. Засагтханы хөгөрчүүл хэцүү гэж. Одоо тоглоом амар дэрдэг шүү дээ. Засагтханы хөгөрчүүл хэцүү ихтгэлтэй. Хэлтэнд хэлдэг. Тэгэхээр би бол янз янзын яриа байдаг. Би миний сонссон яриа юу юм бэ гэхээр манжи үед юм байна л да. Монголын одоо том судрууд Монголын түүх ёс заншлыг манжаас бодлогоор ингэж Монголд тагнаач заншлаачдыг явуулаад авдаг байсан юм байл да. Бодлогч авахын аваад, тулгаарч авахын аваад ингээд урагшаа гаргадаг. Тэгээд амын яриаг их сонсдог. Тэгэл засагтхааныхан дээр очиод юм ярихаар ингээд сайхан 8 гаргал айгуу сайхан ярьдаг гэсэн. Тэгж байгаа л одоо энэ жишээ шүү дээ. Одоо энэ одоо Чингис хааны онгой хаах нар байдаг юм бол асуугаад таг дуу болчихдог. Юу ч хэлдэг. Тэгэл үгүй гөлийгэл нэг манай хөдөөнийх нь нэг дургуун нөхөр дуртай дургуун мэдчихгүй гөлийчдэг шүү дээ. Яг тэр гөлийчдэг. Яг одоо Монголтой бидний бахархалтай юмныг ингээд тандаад ирэнгүүтэл нь дуугаа ураагаад ам нэг хэрэгждэг. Тийм учраас засагтхааны хөгөрчүүл хэцүү ам алддаг уу гэж. Уул надад тийм утгаар л явж шин. Одоо ингээд халуураад ярихад утга нь алдагдсан үг зөндөө байна. Монголын 3 хоногоо муусаа юмнууд их хурлынхан үйл баталж чадлаа одоо тийм. Монголын бол хааваа ингээд. Үг нь ямар үг вэ? Дээр үг. 3 өдөр л одоо тэр хуулиас нөгөө газар руу хүрдэг байсан байна шүү дээ. Тийм би бас тэгж ойлгодог юм. Ерөөсөө эндээс хааны зарлиг гарахад Монголын нутаг дэвсгэр чинь агуу том байлаа. 3 хоногийн дотор Монголын хамгийн зах нутагт хүрээд хэрэгжиж эхэлдэг байхгүй. Тэгэхээр Монголын бол 3 хоногт гэж 3 хоногт тэр үйл хэрэгжиж эхэлдэг. Тэрүүд ямар утас байсан биш, шуудаа харилцаа байсан биш, мороор давхиж шүү дээ. Тэгэхэд тэгж хэрэгждэг байсан. Мороор давхна гэснээр сая би Завхан аймгаар явж байхад мөн залуухан одоо 70 малтай хүмүүс ярьж шít. Гэхдээ саяхан шүү дээ. Бид нар морин өртөтэй гэсэн шүү дээ ярьж шít. 60-70-аад оны үед ч тэр би бол мэдэхгүй байхгүй. Хотын өвгөд. Саяхан. Тэгэнгүүт л одоо бүр надаас дүү болцоо. Ах минь. Би ч одоо Завхнаас ирэх гэж 3 хоног байлаа шүү дээ. 69-тэй. Зам муу. Тэр бид нар одоо сүм навгалж Завхан өглөө хараад орчих. Тэгээд урд дахь нэг хэцүү юм хүн аюу амарх мартдаг юм.
Тэгээд нөгөө утганаас их өөрчлөгдсөн үгийг үр хөвгөд үр цаашдаа хилж ил авахгүй л гэж шаагаал өөр утга болоод нөгөө маазралт гэдэг нэг туйлшрал гэдэг юм чинь орчин цагийн юунд одоо их бий болоод Тийм. ингээд уйлах маягтай. Арай л нэг биш санагдаад байгаа. Тэгээд би нөгөө нэг эртээ чамтай ярьж байхдаа яана залуучууд оюуны хоолсролд орлоо. Гэт халаглаад байдаг шин тэр. Тэр чинь яг л нөгөө түрүүн таны бас ярьсан сая нөгөө подкаст эхлэхэд хэлсэн. Суур хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил тэнтэй нас хамааралтайгаар өөрийгөө илэрхийлж бусдад юмыг ойлгуулах гад байгаа нөө буруу өнцгөөсөн ч юм уу. Эсвэл одоо нөгөө өөрийгөө одоо байж байгаа нь тэр зайлвал нөгөө боловсралтай олчвараа нөгөө өөр болчихж байгаа юм мундаг болчихж байгааг хэлж байгаа юм шиг боловч илэрхийлж байгаа илэрхийлж юм чинь. Гэхдээ чинь одоо хүний төрөлхийн ухаан гэх юм уу одоо юу гэж тайлбарлахаа бол би мэдэхгүй байна л да. Тэгэхээр би зүгээр эргээд нөгөө 20-30 он руу очихоор нөгөө биднээсээ хөндлөөд идэх хөнхөөгүүд одоо шилгэд нэг хөдөөнд байдаг ш та. За аяагаа хажуугаар айжхан гараар ханы нүргээ бол уурлаад идэг юм. Нутгийн өгчнөөс айдаг те. Нөгөө өгшин гарч ирээ хай дандар гэдэг загнахаар өчмөг билээ холтой болдог явцдаг. Тэр юм байхгүй болсон байна. Өнөөдөр хүндлэл хөгсчүүлэн ч хүндлүүлж чадхаа байсан. Залуучууд нь ч хүндэлж чадхаа байсан. Одоо зэрэндээ авахгүй дээр нэг ярьж байсан. Аавын аяг гэж юм байхаа байжээ гэж. Сонсож байна. Үгүй. Зураг дээр нэг ярьж байсан шүү дээ. Тийм үү. Тэр чинь аавын аяг гэж байхаа байжээ гэдэг чинь энэ нэгдүгээр зан заншил. Хоёрдугаарт энд асар том хүндлэл явах. Даруулга. Тэр заавал өөрөө зэрэндээ авахгүй яг тэгсэн шүү дээ. Яг хэлснээр бол хэлж мэдэхгүй байна. Нүнгэн аяг ингээл том аягтай биш ээ. Аавын аяг гэж юм уу эмтэрхийч байсан хамаагүй тийм нэг бор аяг байх хэрэгтэй. Тэнд эдээний дэвж хийж байгаа хэрэгтэй. Аавын аягаад өөрхөн орох гэсэн. Цаан хоол идэхгүй. Тэрийг аавдаа хөндлөж барьж явах хэрэгтэй. Яг нь зарим хүмүүс зарим залуучууд боддог байхгүй аа хуучин ёс заншил. Тэ? Уучны ёс заншил. Гэхдээ тэр чинь аавны хийх гээд байгаа даа биш шүү дээ чамаас. Ер нь бол тэрүүгээр чинь дамжуулаад хүний хүндэлж ахын тастай хүний хүүхдүүд чинь багасаа хүндэлж сураад байна шүү дээ. За би ингээд жишээлгээд аавыгаа хүндлэл аавын аянд хүрж болдгоо аавын аяыг угаач тавьдаг те надад амрал угаа тавьдаг юм хүн бол байлаа. Тэгэнгүүт би нэг газар ороход нэг настай хүн сууж ивэл хүссэн үсээгүй хоолой дөрвөлээл хийнэ. Цаагаад дөрвөлээл барина. Тийм үү? Тэгээд тэр хүн чаваас хидэл ихэд ажтай жишээлгээд. Тэгэхээр эндээс ч нэг хүмүүс гэдэг чинь аюу нэг тийм одоо орчин үеийн хэлгээр нэг хөгийн жоохон юм дээрээс эхлээд байгаа байхгүй. Дөрөөс биш нэг их урд ингээл мангар зузаан хүндлэл гэдэг ном тавьж байгаа бүгдийн сайхан тачхимдал цээжлүүлээл дээ. Энүүгээр биш зөвхөн тэр мүү жижиг аягнаас эхэлж байгаа байхгүй хүндлэл гэдэг. Тэгэхээр манайхан нэг тийм хүлээжтэй байж чадхад хэд хэрэгчлөө гэж юм шиг юм аа. Одоо тэгэхээр л одоо ямаа чөлөөтэй хэрнээ эрх чөлөөтэй хэрнээ нөгөө уламжлал шинжилгээ хослуулах хол цаг үе ирсэн юм шүү. Хэд их юм руугаа туйлшраад авах юм бол өөрөөр ингэж хоёлаа. Одоо тэгвэл хоёлаа ингэж бодъё л да. Монгол зан заншил Монгол хүн гэдэг бусад хүнээс ондоо эрх чөлөө байх ёстой байна гэж хэлэх гээд шүү дээ. Тийм үү? Чиний одоо бодол бол. Тэгэнгүүт залуучууд болохоор залуучууд гэдэг юм уу өөр бусад хүмүүс бол үгүй ээ. Эрх чөлөө гэдэг бол юу нэг л асуудал. Хүн эрхтэй байх гэж хэлээд байгаа хэрэгтэй. Гүмбэж. Тэгвэл дэлхийн нийт дээрээ тэгж бүгд эрх чөлөөтэй ч гэдэг юм уу эрх чөлөөгүйч байдаг юм уу тэр үед яагаад Монгол бүхэл бүтэн хэдэн зуун дамжсан том эзэнт гүрнийг байгуулсан юм? Онцлог байна шүү дээ. Монгол учраас байгуулсан байхгүй юу? Яагаад хятад байгуулаггүй? Яагаад Кампуч байгуулаггүй? Адилхан хүш, адилхан толгойтой, адилхан гартай хөлтэй. За морь гэх юм бол одоо ингээл морьтой ард түмзэндээ. Тийм ээ? Жийлмэл ингээл ямар онцлог байна? Харин тийм яг ямар онцлог байгаар Монгол тэрийг хийж чадсан. Тэрийг хийж чадсан гэдгийг бид мэдж байгаа юм бол бид нар бусдыг хуулах биш Монголд харуулсан одоо тэр хууль эрх чөлөөгөө гаргахгүй. Нөгөө түрүүний таны ярьсан нөгөө халтуургийнхнаас авсан болохоор бид нар одоо нэг малчин залчин ч юм уу юу ч нэг асуулт өгөх байна. Магадгүй шүү.
Нэг хамаг соруудаа авчихсан. Тэгэл нэг заримдаг нэг жоохон матчдаг нэг чимээг ухан шиг амиа хооцолсон улсны үс авдаг юм би илүү мэдгүй. Тэгэхээр Одоо тэгвэл яах? гоо одоо яах ч арга байхгүй. Яах ч арга байхгүй. Энд хэлээд ш хин ч шийдвэр гаргахгүй. Миний зүгээр нэг өөрийн бодол бас бурууч гэж байна. Энэ миний өнөөдрийн энэ бодол маргааш өөр болж магадгүй. Тийм биз дээ. Тэгэхээр би хэлэл өнөөдөртөө чи дараа бусдад хийх хавл болж өгөх болж байгаа. Тийм ээ? Нэг уурлах юм бол жоохон газарч. Дараад 30 секунд болтгийн нэлээд дараа уурчин гэдэг ингээд орчих. Тийм ээ? Тэгээд жоохон процент төлөө гэсэн ингээд эдмийн илгүүнээ муухайхаа байч л да. Эхний ээлжинд. Аандаа энэ чинь масаараа ингээд яваад өгч. Одоо өнөөдөр дэлхий дээр Японы ёс суртахууныг дэлхий гайхаж шít. Тэр нэг хөл өмгийн тэмцээний үеэр Японч баахан балиашилж тарахтаа суусан газруудаа бүгдийн цэвэрлэг гараад ирсэн. Тэрийг нь магтаар манайх юм болоосоо золоосоо гэдэг. Нөгөө бөөдгийн баатрууд гэж би ярьдаг байхгүй. Тэ? Лаглаг юм ярьцгаал тэ. Бүү ярноо ярьдаг чинь. Ярина гэдэг чи хийх яах гэж ярьдаг юм. Тэгэхээр зүгээр бидээс хамгийн ихтэй алхал тэр байна. Зүгээр л жоох юм уншаа. Жоох юм судлаа. Фэйсэс биш шүү. Дөрөвний нэг ном кино хоёртой адилхан. Киноноос биш. Өөрийн нүдээр юм уншаа. Жоох юм уншаа. Аанда юм уншаад ирэхээр хүний ааг дарагдана. Өчөөхний мэдрээд эхэлдэг байхгүй. Аанда ааг дарагдана. Тэгээ нөгөө төдүүгөө хэллээ. Би яг үгийг бас буруу хэлэх гэж боддгүй. Нөгөө ном уншихгүй бол хариг агшиж үг зорилбишиж үйлдэл зэрлэг шинэ гэж тийм дудуугаа хэлсэн үг баг тийм би энийг ч 100% дэмждэг. Жохон атайхан амьдрыг уншуулах хэрэгтэй. Би хүүхдүүдэд дийдэг. Уран зохиолын ном шүү. Тэргүй хичээл хэрэгтэй. Хичээл дийлэхгүй. Тэгвэл уран зохиолын ном шүү. Чи яга хичээлээ дийлэхгүйгээ би учир нь хэлж өгдөг. Тэгэхээр за гэхээр чи ном уншихгүй учраас тархичаа ажиллахгүй. Ном уншиж, уран зохиолын ном уншиж, бор тархичаа ажил тэр дотроо тэр дүрслэлийг бий болгож чадж байгаа тархич нь наад хоёрч амархан бодно доо. Гаргалгаанд ингэ байгаад байгаа байхгүй. Ондоо газар байгаад байгаа байхгүй. Тэгэхгүй л юусэн нэглэр нэмэх нэг хэдүүлээ л гэж бодоод идэг. Тэгэхээр хараа одоо бид нар чинь жоох юм давгүй гэх юм уу? Ер нь юм одоо юу нэгэнд амьдраад л шүү дээ. Байнга л яарсан сандарсан. Тэгээд нэг цаас маань уншаа суугаад би л аваагүй үнэндээ энүүхэндээ ирэхэд гэдэг шиг ингээд удаан төвлөрч суух гэхээр ерөөсө болохгүй цуугар мессеж ирнэ те чаат ирнэ тэнд дугаалгын машин тэнд хоол буцлаад хаалга тогшоол ингээд янз бүр болчихно л да. Тэгэхээр одоо цаас номоос илүү одоо тэгээ ингээд сонсдог ном ч юм уу эсвэл ер нь одоо тэгээ аль болох нөгөө зүвийг сонгоод тэгээд одоо уншиж наадлын чинь хөгжил дэвшил одоо шинжлэх ухааны ололт юм өөрчлөгдөж шинжлэгдэж байна гэж ярьдаг байхгүй юу? Яг чивтэрийн яг саяны ярьсан яг энэ хоёр хөвгөлбөрийг мянган жилийн өмнө чивтэр хүн ярьжсэн байхгүй юу? Юм өөрчлөгдөж юм шинжлэгдээд тэр хуучны юм хэрэггүй хөгшчүүл юм ойлгохоо бай гэж. Хөгшчүүл жоохон нас явцууд нь хаана одоогийн хүмүүс ер нь оюуны хоолсолд орчиж байгаа. Мянган жилийн өмнө уучлаарай ярьжсэн яг шүү. Талаа иржсэн юм уу? Хажууд нь ирсэн юм уу? Тэгвэл ийм байна гэдгийг чинь бичээд тавьчихсан. Эртний мэрэгдийн одоо тэр юм зөндөө биш шүү дээ. Тэгээ. Жанрын хэлдэг нэг шүлгэн дээр гардаг шүү. Залууч одоо утга нь бол та нар хөгшчүүлгээ ингээд үлэрсэн баларсан тий. Одоо бид нар орчин үеийн шинэ үеийн хүмүүс шалгамдгаа сэтгэж ярь мэтгчээр гээд мянган жилээ би өөрөө ч тэр яриаг жанрын тэр шүлгэнээс санаа авч би хэлж байгаа байхгүй. Хүн өөрчлөгдөөгүй яг адилхан. Хүн нь өөрчлөгдөөгүй. Тэр шинжлэх ухааны эдийн засгч бол өөрчлөгдсөн. Хүн бол яг хэвээрээ. Мянган жилийн өмнөхөр яг хэвээрээ байна. Өнөөдрийн таан улсын нэг нээлт болгоод сүр болгож байгаа юмыг хэдэн мянган жилийн өмнө хэн нэгний чимээгүйхэн нээсэн ч байсан билүү та нар яаж мэдэж байгаа. Гэсэн утгатай шүлэг байхгүй юу жанрын тэр шүлэг. Тийм. Тэгэхээр өнөөдөр би ингээд нэг аргаа бараал хоёулаа яриад хоёулаа ч одоо бараг коммунизм байгуулах гэж юм шүү. Яг энийг хэлэхгүй залуучууд болохгүй. Яг би тэр юм одоо нийгэмд үзүүлж байгаа нэг санаа зовнил юм уу та. Тэглээгээ чи энэ том механизмын энэ том Монголын одоо хүн амын хажууд бол
Өчигдөр шүү дээ. Ганцхан хүн ч гэсэндээ сонсоод муу нэрээ тийм юм уу гэдэг ганц бодол аваад үлдчихэж. Тэгээд юм чинь Өөрөө тэр тухай бодол эргэлжүүлэл явагдаад тий нэг хэсэгтээ тэр тухай бодлоос нь гарахгүй байгаад нэгээд одоо ястаа л нөгөө хайлт хийгээд өөрийнхөө өнцгөр мэдээлэлээ боловсруулад би өөрийнхөө тийм өөрийнхөө тэгчих нь гэдэг чинь л одоо бидний энд сууж байгаагийн гол. Тийм. Би одоо ингээд нэг л их мэддэг амтай шиг чаваас шамдал нэмэж яахгүй нэг их хэднээс ах юм болохоор тийм шүү дээ. Тэгээд дөрөнгөд нөгөө нэг надаас их мэддэг хүмүүс байж штэ. Надаас их мэддэг хүн байгаа. Тэр үнээс миний их мэддэг хүн юм байна. Тэгэхээр энэ зөвхөн миний өнцөг байхгүй. Миний өнцөг. Би өнцгөрөө өнөөдөр боломж олдсон дээр ингээд хэлчихье гэж л бодож байна. Дөрөнгөд миний өнцгийг энэ ёстой буруу өнцөг гэдэг хүн зөндөө байх. Үгүй ёстой ямар тэнийг боддог хүн бэ гэж. А нөгөөх нь нэг нь яг миний бодож ирсэн энэ чи ийм юм биш тэгээд нэг бас нэг юм авах. Нэг иг хийн гэж Монгол үг мэддэг. Иг хийн гэж. За мэдгүй юм. Одоо иг хийх гэж ярьдаг юм да. Юу л гэдэг зог тусах гэсэн үг байхгүй юу? Зог тусна гэдэг чинь нэг юмыг хараад зог тусахыг хэлж байгаа. Юм хараад зог тусахыг иг хийн гэдэг чинь болохоор сэтгэл дотор нэг юм бодлоор өнгөд гэдэг чинь тэрийг хэлдэг тийм үг юм бинлээ. Байлаа. Нэг би лочонгой гал голомтгийн дараа маань байдаг. Залуучуудтай хэлэхэд би зүгээр миний бодол шүү. Нууц тавчааг уншихад их төвөгтэй шүү дээ. Эртний 18 хэлбэр гэж хэлсэн. Тэр лочонгой гал голомтыг унших юм бол Чингисийн хувийн талаас нь болон тухайн үеийн түүхэн юмыг ондараллын дагуу айгуу гоё битсэн. Тэрэн дээр энэ гардаг энэ үг иг хийлээ гэж. Тийм. Тэгэхээр бид ч Монголын мартсан билээ тий. Тийм. Бид нар угаасаа 1000 үгэн дотор ер нь тогтмол те нөгөө хар арай болон бичгийн хэллэг юм маань 1000 үгэн дотор үргэлжлэж байна нэ. Бид нар нөгөө нэг энэ ном уншин гээд өглөөдөг юм чи ерөөсөл яг үгнээс чинь шалтгаалдаг. Одоо үг чинь нөгөө нэг миний харилцааны гол хэрэглэгдэх юм. Үгээр эдэн биенийг хэлнэ ярина. Юу н тэр одоо харцаараа ярих. Харцаараа ярина гэдэг ухагтхан бол одоо үед юу байдаг юм болов? Ухагтхан байхгүй. Тийм соёл. Тэгэхээр нүүдэлж яах вэ тэр соёлыг бурангуй биш. Тэр соёл тэр тэндэл одоо үржилдэг таасан соёл байгаа байхгүй. Улаан дээр эмхтэн нэг гарахгүй. Одоо гаргадаг шүү дээ. Тэр яа гаргах юм нэрээ? Ердөө л хоёрсоо сонсож байгаагүй. Сонирхож байгаагүй юм аа. За энийг бол надад нэг хөгшин ярьж ирсэн. Эмхтэн дорд үтсэнтэй тэгээд байгаа юм шиг. Байлангүй залуу хүмүүсийг гаргадаг. Яг тэгэхээр газар орны байдлыг маш сайн шинждэг. Багшчул. Тэр уулын орой тэр эргэсэн салхи байдаг. Эргэсэн салхи байдаг. Тэр салхин дээр эмхтэн хүн гарах юм бол савны хийж өгдөг. Савны хийж өгснөөр төрхийн өндөрлөг гаргадаг. Ийм учраас эмхтэн гаргадаг. Ердөө л тэр. Тэгээд дээр үуч ямар эмнэлэг зоох гэж байсан биш. Орон гэртээ төрнө, нутгийн нэг барайч төрүүлнэ. Ихийн эмнэлэгдэл, хүүхдийн эмнэлэгдэл маш их байсан. Тийм үстэй. Тийм учраас аливаа юм болгоноос эмэгтэйчүүдийг хамгаалж тэр овоон дээр гаргадаг. Агад тэрнээс өндөр овоон дээр гарахыг зөвшөөрсөн байдаг байхгүй. Тэрнээс өндөр даваагаар давдаг. Тийм л эмэгтэй хүний доор үдсэн бол эрчүүдэн даваагаа давны өөгнүүд дээр голоод ирээд яваад ч гин үсттэй. Тэр хоригдсон тийм учиртай уул овоонууд тэдхийн газар зүй агаар салхийг хараа за энэ дээр эмэгтэй гарах нь савны хийж өгөх юм биш үү гэт. Тэгэл өнөөдрийнхөө байгаль хамгаалал бас нэг арга энэ ёс заншил чинь нэг чингсэн байна. Мэдлэгт оройгүй л гэж байна. Тэгэхээр оройд нь хүрэх гээгүй ч гэлээ гэсэн ядаж ёроолт нь очиад өвдгөрөө нь очиасан уулны ялгаж Тэгтээ хүмүүс уншиж судалдаг юмыг сонирхдаг сониуч байгаасаа. Сониучрах нь гэдэг бол айгүй олон зүйлийн хэл гэж боддог байхгүй. Юмд сониучрах гэж ханддаг. Хүлээж авдаг. Тэрийг шүүл дүүргээр өөртөө наа гэсэн үг биш. Сониучрах. Тэнийхээ хойноос хөөцөлд хүмүүсээс асуу мэд. Тэ? Тэр чинь л одоо бас эхлэл шүү дээ. Тэгэхгүй бол манайхан чинь зүгээр л өөрийнхөө нэг өчүүх нэг хальт сонссон юм аа бод түн ингээ ойлгочихсон. Тэрийгээрээ хийдэг туйлширч. Тэгээд тэрийг аймаар ярьдаг. Тэгээ бусдын бодлыг үүсгдэг.
бусдад тэнийг өөрөө ухаантай юм шиг би биш бол хинч биш гэсэн юм шиг ийм хандлага манад сүүлийн үед их болсон. Залуучууд ч гэлтэхгүй ер нь нийлэнхүүд. Тэгэхээр нийтээрээ бүгдээрээ жоохон юунжи аливаа зүйлийг сонирчилдаг хардаг бай. Тэ туйлшрал гэдэг зүйлээсээ салъя. Сэжгээр тунгаадаг бай. Тэгэхээр энэ нэг зүгээр миний өнөөдрийн төсөөлөл. Энэ нэг болохгүй бүтэхгүй байгаа энэ нэг стресс, энэ төвөгчрөл, энэ утаа, энэ хүмүүсийн оюунлаг бус болсон хөгшин шиг биш, залуу шиг биш болсон юмны цаад шалтгаан гэдэг юмыг хайж үзье л да. Тэр хөгийн жоох юм байна да. Тэр хөгийн жоох юм байна. Тэгэхээр бид нар одоо тэр жоохныг бол олох хэрэгтэй юм шиг санагдаад өгөхгүй надад зүгээр дотор юм хаана алдчих. Монгол хаана алдчих. Бид хаана алдчих. Энийг эргцүүлж өөрийнхоороо бодохын тулд бид нар нөгөө л хэлдэг юм. Одоо бид нар ганцхан л гаргалгаа миний бодлоор бол харагдаад байгаа. Ном гаргахын тулд зөв шийдэл төрөхийн тулд жоох мэдлэгтэй л бол. За яг өнөөдрийн өнцгөөс одоо тэнхтэл да хоёулаа. Өнөөдрийн өнцгөөс харъя. Агуу Чингис хаан. Эзэм за өшөөгөөрэй гэж жагаад ярий хоёулаа. Агуу байсан. Дэлхийн Монгол гэдэг үндэстнийг дэлхийд мэдрүүлсэн. Мянганы сууд үнээр гарсан. Уусаа дэлхийд 3 импайр үүссэн шүү дээ. Үзэн төхөр албан ёсоор. Нэг мэдээж Монгол юм те. Монгол улс. Хоёрт нь бол Ромын эзэн төхөр, гурав дахь нь бол одоо энэ Британий энийг бас яг эзэн төхөр үнэлсэн гэж үзэж байгаа. Гэтэ яг нөгөө тэр дотроос яг нэг улсын тий бүр бүхэл бүтэн одоо нөгөө өөрсдийнхөө төлөөний хүмүүсээ байлгасан газар бол ерөөсөө Монгол юм байна. За тэгээд одоо хэл ингээл да. За тэгж яа монголчууд. Үнэн. Бахархаад ярих юм бол дуусахгүй. Тэр жижиг байлдаан тулаанаас хуулаад зэвс өвөдөө боорч углаа гэж ярих юм бол тустай том бүхэл бүтэн шинжлэх ухаан судлах дайны улсууд багхгүй юу? За тэгж яа. Одоо би шал өөр үзүүлэх гэдэг шүү. Тэмүүл Чингис нөхөр юм бэ. Нохоноос айдаг гэж сургуулиас. Тэ? Монголоос төвчөө босод алтан төвч гэдний сан дээр ер нь ярьдаг нохоноос айдаг. Ишгүй хатгалдаг миний хүн нохоноос их чөчмтгой гэж ярьсан. За нохоноос айдаг нэг нөхөр биш. Төрсөн дүүг алчихсан. Тэмэж асан дөрөв ахтаа нэр хийсэн хүмүүс мөн үү? Мөн. Хэдэн ч их нэртэй болоо анзал. 700 татвар юм дээ. Мөн үү? Тэр орондоо тогтдоггүй. Даймайлдан яваад өгдөг. Мөн үү? Чи яг өнөөдөр Чингисийн нэг их нэргээд өөрийгөө төсөөлдөө. Ирхчлээ байна юмд. За танаа нөхөр Чингис 700 биш за би 7 хүн мөгийг танаа. Хүлэн зөвшөөрөхгүй чи. Яа? Юу вэ та яасан гэж юу тасаа. Танаа нөхөр чинь амар том профессор. Өндөр хүн Монголыг уршин хөгжүүлсэн хүн уучлаарай. Та эхнэр нь тэгэл бод. Юу төсөөлж штэ. Тийм. Тэгээ боддоо чи. Би зөвшөөрөхгүй штэ. Яагаад? Яг өөрийнхөө сайн уу утсан. Тэгвэл тэр хүн чинь мундаг болж чадахгүй. Би дагаалч. Тэгэхээр би энийг юу хэлэх гэж юм гэхээр түүхэнд тодорсон том авгаа хүмүүс аргын амьдрал гэж байдгүй юм шиг байна. Ихэнх нь одоо тэгэл тэр Нострадамус, Менделеев гэж нөлөө айлаг темпераментны тий арга гэж байгаагүй уучлаарай. Тэгэхээр бид нар тэрийг ингээд яг өөр төр авчиж байгаа гэдэг байхгүй. Би яад юм шиг. Одоогийн тухайн үеийн сайн гэж бодож исэн хүн тэгээ тухайн үеийн нөө сайн хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ гэдэг тодорхойлолт нь одоогийн сайн хүн гэж байгаа тодорхойлолт. За тэгвэл одоодоо ярил л да. Ялгаа юу вэ? Одоодоо ярил л да хоёулаа. Тэгэхээр хонгийн нотор алчих гэдэг нь тий. Тэрс байсан. Одоо тэгэж бодохгүй юу? За өнөө үеэсээ нэг хүнийг л бодъё л да хоёулаа. За би нэг хөгжмийн зохиолч юм амар шүтэж явдаг. Тийм ээ. Зүгээр агуу. Би гадаадд дотоодод ядарсан, зүдэрсэн сэтгэлээр унсан үедээ тэр хүний хөгжмийг сонсож би кайф авдаг. Тайвшрал авдаг.
Тэр хүнийг би шүтдэг. Яаж хаанаас нь тэр аялалгуу гарч байна вэ? Мөн биз? За яг тэр хүн эдэн жавгаа солисон. Ааш муутай айлгэн. Гэрт нь орохоор халаад нөмрөөд нүцгий явж идэг. Жохоо хөнтэй айлгэн. Имэж болохгүй даа. Тэгэхээр тэр надад хамаагүй байхгүй. Би тэр хүний шүүхгүй. Хинч байсан. Шүүхгүй. Тэр хүний агуу болгосон зүйл нь тэр хөгжим. Би тэр хөгжмийг сонсож авч байгаа болохоос биш. Би тэр хүний шүүх гэдэг асуудал биш байхгүй юу? Үгүй тийм биз дээ. Одоо тэгэхээр ерөөсөл бүгдээрээ хүн шүүхэ бай. Хүн шүүхэ бай. Тэр хүний амьдрал тусдаа тэр хүний нийгэмд гаргаж байгаа тэр сайхан имийг л атгаарай. Үгүй тийм байх шүү. Ерөөсөө тийм үрэ. Ерөөсөө тийм үрэ хүн шүүхэ бай. Хүн шүүхэ. Өнөөдрийн хугацаанд гэвэл Чингис хаанаас өмнө илүүтэйгээр модон шаниагаас илүүтэйгээр өнгөрсөн зууныхаа түүхийг нэг харъя гэж уриалмаар байна. Тийм ээ. Бид юугаа алдчихсан. Хохирогч нь 100 жилийн өмнө. 20-90 он гэдэг шиг 20 30 40 50 60 70 80 90 70 жилийн дотор бид юу алдчихсан. Тийм. Энийг нэг жоохон талтлаас нь ярилцъя. Гэхдээ шүүмжлэе, ярилцъя, хэлэлцъя. Хин нэг муулаад хэрэггүй. Зэдэн бол Филатовал гэн бас л зэдэн бол Филатовын хувьд ямар их бүтээн байгуулалт хийдэг. Тэсвэр мөртлөө бас хэдэн үнийг хэлмэгдүүлв. Чаалсан гэвэл тусгаар тогтнолыг бид нар авч үлдлээ. Хэдэн 8 наснд төгрөв. За тэрийг нь бол орхив. Тэрийг бол тэр эрдэнэтийн судлаачид нь ярьдаг юм байна. Тэгвэл миний нэг харуулдаг юм хэрэгцээ 1250 гэж хамгийн сүүлийн тоо гарсан байна лээ. Устгагдсан сүмийд. Ерөнхийдөө улсын хэмжээнд бол 700 гаруй сүмийд гэж ярьдаг. Энэ 700 сүмийд байсан бол өнөөдөр аялал жуулчлал яаж өгч вэ? Тэ? Хэдэн хүн тийш очиж үзэх бол. Тэрийг үзэхийн тулд аль үжээ дэд үтцэн шийдсэн байгаа даа. Аялал жуулчлал дээр чинь хараа нэмжлэхэд яг тэр хэлмэгдүүлэлтийн үеэр Орос руу хичнээн үнд тэ одоо түүхийн өв соёл дурсгал оригоороо явсан байна. Ингээд энэ жил би нэлээд аймагуудаар орж музей үзлээ л дээ. Тэгээ нэг музей үзсэн чинь нэг юм одоо дамар байна. Ламын шашны зүйл. Тэгээ тайлбар нээж байгаа байхгүй юу? 18 дугаар зууны үед хийгдсэн ийм шашны дамар хэмээх зүйлээ. Энэ бол манай аймгийн тийм газраас олцоо гэж болов. Тэр музей дотор. Тэгэхээр тэр хүн яаж чадж байна? Энэ монголчууд 18 дугаар зууны үед ийм мэдээлэл хэрэглэдэг байх. Гэл өнгөрч байгаа байхгүй. Тэгээ би лавлж асуухгүй музейд тайлбарлагчаас. Үгүй энийг та өөрөө хараас болсон. Тэр энэ бол манай хойдлын алга болчихсон. Устгагдчихсан. Сүмийн туурын дээрээс бид малтлагаар болж авсан юм а гэж байна. Аа тийм үү. Энэ хин гэдэг хүн барьж авсан бол ромитгүй тэгэл чинь тэдэн лам байсан бүгд модулсан шүү дээ. Тэгээ та нар тэрийг явах бичихгүй байна. Орон нутгийг судлах музей гэдэг чинь за жишээ авъя. Арангаа аймгийн орон нутгийг судлах музей бол Арангаа түүх тэр чигтээ байх хэрэгтэй байхгүй юу? За байна. Арангаа аймгаас олдсон хүрэл зэвсгийн үеийн сумны эзэн. Хүрэл зэвсгийн үед Арангаа аймагт хүн амьдарч ээжээ гэсэн нотгоо мөн үү? Онгоос цааш яваалах. Аа 1-р зууны үеийн 1-р зууны мэдвэл яг 1920-аас 1990 оны хооронд тэр хэлмэгдүүлэлтийн үед тэр хүрэл зэвсгийн үеэс ахуулаад байсан юм чинь устган хэлсэн тэр түүх байхгүй. Тэр түүх нь байхгүй. Тэгээ би өөр аргаар хэлж байгаа. Та нар энийг ингээд зөв одоо батлах баримттай зөв гарчигтай тавьж тийм ээ. Аюу гоё зүйлүүд зөндөө байна. Тэгээд тайлбар их дутуу. Тэгэхээр чинь тэр улсад гэж өгч байгаа байхгүй. Хагад миний зүгээр бодвол яг миний л өнцгөлтөө миний л өнцөг. Арангаа аймгийн Тариат сумын Тариатын хүрээний хийд дээрээс олдсон дамар уг хийд нь 1940 онд тийм ээ устгагдсан бөгөөд энэ хийдээс тэдэн лам цаазаар авах тэдэн лам ингэсэн байна. Гэвэл хүн яагаад устгасан юм гэж бодно доо. Тийм үү? Устгах гэдэг чинь гүн айгүй амархан хэлчихээр байгаа байхгүй одоо айгүй тийм сэтгэл ямар нэгэн эмзэглэх байдаггүйгээр хэлчихээр байгаа. Харин зөвхөн энэ устгагдсан гэдэг энэ
эдгээр одоо үсгтэй ганцхан үгний цаана бүхэл бүтэн хэдэн мянган хүний амь тэдний үр муудмын хувь заяа тийм ээ тэр их соёлын өв хэддүгээр зуунаас эхэлсэн одоо үл мэддэг тэр их соёлын өв тэр чигтээ ганцхан үгний цаана ороод огт байгаагүй юм шиг болчиход байгаа нь айгүй харамсалтай мэдрэмж надад төрөөд идэх байхгүй яа байсан бол яах вэ тэгээд нөгөө нэг одоо Чингис хаан гайл орлоод идэг тэр бүх имиж яг тэр үед тусдгаа хийчихсэн. Монголчууд ч ерөөсөө сүм мэддэг ч юу байсан. Шашин гэдэг ч юм. Шашны төв сүм мэддэг ч юу байсан. Яг тухайн үеийн цэвэр боловсролын систем төрчихтэй. Сургууль. Цэвэр эмнэлэг тэндээ. Соёлын төв. Сам арай. Тэгэл одоо бодохгүй ламын 10 хэдэн төрлийн эрдэм гэж заадаг байсан гэлээ тийм 21 жил одоогийнхоор 12 дугаар анги төгсөж шít 12 жил мэдээ сурч шít. Тэгэхээр тэр үеийн боловсролын систем бол 21 жил. Тэрний дараа нөгөө гавжин дамжаа буюу одоо магистр докторын зэрэг хамгаалт. Тэгээ агром юу хичээлээ ингээд дэшгээ явдаг. Тийм систем байсан. Тэгээд дэрийг болохоор бид нар гэсэн мó шашин шууд хайцсан. Шашин. Тэгээд одоо л бид нар нэг 20 оноос хойш л одоо эмнэлэгтэй болоод боловсралтай болоод гүйж гэлтайгаад байгаа юм шиг. Нөгөө техник төвөгчин л тэгсэн мөртлөө тэр чинь 100 жилийн өмнө шүү дээ. Тэгсэн мөртлөө өөр хэдэн зуун жилийн өмнөх Чингисийг хамгаалдаг. Хэдэн мянган жилийн өмнөх модон шөнийгээс та мундаг хүн байсан л гэдэг. Тэ? Тэр үедээ ингээд цаг хугацаагаар тэр дүгнж байгаа юм бол өнөөдөр бид айгүй мундаг боловсролтой ноутбукт болсон. Дээр үеийнхэн бол ямар ч боловсрол харахгүй бүдүүлэг бөөсөндөө баригдчихсан. Тэм бүндээ баригдсан Монгол байжээ. Тэгвэл тэрнээс урагшлагаар яах юм? Мич рүү харагдах нь шүү дээ. Чингис үед яваад очивол тэгж дүнх гээд байгаа юм хайш. Тэр чинь тухайн үеийн нийгэмд тухайн үеийн соёл боловсрол гэдэг өөр хиллэг түүнээр байжсэн. Бүр тэр нэг хөгшинний ярьснаар бол намайг аюу тийм егөөтэй хөгшөнтэй болцсон байхгүй тэр үл хэлж шít. За миний хөө чамааг бол өнөөдөр миний багшийн үед хэрэгцээ чи байсан бол би ч одоо өөрийгөө бас тайлбарлаж шít. Би ч удирдах ухааны магистр тэ. Энэ хэвчээгээд тэгж хэлж байгаа. За чамааг бол яг өнөөдрийн байдлаар тэр үеийн байдлаар дүгнэх юм бол чи бол нэг бичиг үсэг тайлгдсан юм дээ. Гэж аахгүй бичиг үсэг тайлгдсан. 2А үсэг нэг В үсгийг нийлүүлээд А гэж уншиж чаддаг би. Чаггүй би. Нэг дээр нэмэх нэг тэнцвэр 2 би мэднэ. Энийгээ би боловсрол гэж үзэж шít өнөөдөр. Тийм байгаа үз. Нэгт энэс илүү нэг гэж боловсруулж чадаагүй. Тийм шүү дээ. Нөгөө 10 жил үжижсэн геометрийн тамийн байхгүй одоо. Өнөөдөр надад тэрэг болохгүй. Гэхдээ надад тухай тэрэг болсон байх. Одоо ч хэрэг болж байгаа бох. Нөгөө цаад утгаараа өнөөдөр би хэрэглэхгүй. Тэгээд ингээ ярихсан чинь тэр хөшилж байгаа. За наадхыг чинь бол нэг бичиг үсэг тайлгдсан юм гэж байна. Жинхэнэ боловсролсон юм гэж байна. За тэгэхээр ингэж байгаа. Өнөөдөр бидний боловсролын хэмжээ юу вэ? Баг, дунд, бүрэн дунд, бакалавр, магистр, доктор ингээд дэше явж штэ. Энийг бид боловсрол гэж үзчихжээ. А тэр үеийнхээ бол юу вэ? Бичиг үсэг тайлгдсан хүн. Ном мэддэг хүн. Ном үздэг хүн. Номонд нэвтэрсэн хүн, номын оройд гарсан. Ном өгөөс? Гэж л тэр үеийн боловсролыг одоо гэж л ойлгоод байгаа юм би. Тэгэл хөшчүүл ярьдаг шүү. Өө тэр бол бүр номын оройд гарсан. За байна шүү дээ. Одоо тэр нөгөө нэг данзан гарч байгаа тэгээд одоо тэр нөгөө утга төлөөр үдчих юм бол тэгж хэлмэд ялаа утга юг зур утга тэгээд томтом утга номын оройд гарсан. Арай нэг баг шиг нөлөөтэйг номд нэвтэрсэн хүн. Тэрнээс арай жоохон баг болоод ном үзсэн хүн. Тийм ээ? За тэгэл одоо хамгийн доод түвшинд очихоор одоо мань бичиг үсэг тайлгдсан болох гэдэг шүү дээ. Тийм байгаа биз? Тийм. Тайлгдчихал явж байгаа. Тэгэнгүүт тэр өвчнийхоор бол тэгээд байгаа байхгүй. Та бол ингээд нэг юм хийхдээ одоо магистр хэлээ гэж бодоход ингээл Google Moodle-ээс өөр хүмүүсийн бүтээсэн зүйлийг авчирал хооронд нь харьцуулаад энэ чи юм байна шүү гэд магистрийн диплом хамгаалчихжээ. Окей, магистр үдэн зөвшөөрч байна. Доктор гэж өшөө нарийн судлал тийм ингээл профессор өгөхөөр шинжлэх ухааны дугаараар эдийн засгийн төвшөнд судлал ингээд
За энийгээ доктор Башаазад их мундаг ойлгоцсон. Үгүй мундаг гэж үзэж байгаа өнөөдөр. Гэтэл тэр өгчнөөр бол үгүй сурсан зүйлээ хэрэгжилж чаддаг хүнийг бид нар боловсралтай гэж хэлнэ. Жишээ нь хоосон чанарыг одоо судалж байсан тэр лаарм аграм хутагт хуйлгаадууд тэр хоосон чанар гэдэг имийг биеэрээ үзүүлж чадчих тэрийг зүгээр ярих биш. Баталдаг. 2 том хутагт хооронд маргалджээ. 2 том. Тэгэхээр ингээд тооноор туссан нарны гэрлийг хэрэгжээ нарны гэрлийг бодитгч та бодож чадах юм бол энэ бол бодит зүйлгээд өөрийнхөө дайлаг гаргаад тоосон гэж байгаа байхгүй ингээд агаарт тогтоож штэ. Тэгээд хэрэгжээ энэ багныг байхгүй хоосон гэж та итгэж чадвал энэ чинь хоосон зүйлгээр гаасаа гаргаад тэр багны дундуур нэгт гаргасан гэж байгаа байхгүй юу? Тийм үү? Энийг өнөөдрийн өнцгөөс харахаар ид чид. Ингээд нар тэрэн дээр ингээ юм тосон байх юм. Нарны тусгал дээр дайлан гаргаж байгаа байхгүй тэр ингээ дайлан ингээ хий гараад ингээ тогтож штэ. Тогтоод байна. Тэрэнгүүтлээ баг нь шүү дээ модон баг нь гэрийн багныг хэрэгцээ энийг байхгүй гэж үзвэл энэ байхгүй гээд гаасаа гаргаж тэр модон дундуур гээд нэвт гаргаж чинь үзүүлж байгаа байхгүй юу? За тийм. За энэнийг бол одоо хүүхд залуучуудаас наадах чинь домгийг үлэргээ ойлгох гэсэн. Тийм ээ? Эсвэл дээрдийн цагт гэж ярьдаг. Тийм шашны монгорлог гэдэг юм уу? Гэтэл энэ тагнуулын тусгай архив дээр ажилладаг одоо энэ түүх судлаач дээр байж байгаа тэр баримтуудыг яах вэ? Одоо тэр тууж авсан зэргүүдийн илтгэх бодсон шүү дээ. 5 хүн туугаа гарсан. Ачааны машинтай 5 хүн гаргасан. Бид нэг манай суусан. Хөдөлтөө юм. Туугаа гарсан. Жалган цаараа очмууд гэсэн үүрэг өгсөн. Жалган цаар гарсан 2 байхгүй болсон. Алцсан. Гэрэн зүгтчих юм яа. Зүгтах боломж байгаагүй бид 4 тал. Зүгээр тавсаа болсон. Юу вэ? Одоо тэрийг юу гэж тайлбарлах вэ? Одоо тэр нэг хөвсгөлийн нэг одоо хэлмэл тгсгийн арга гэх юм. Тэд нар л ярьж байна. Манай өвөг 2 удаа буудсан. Эхний буудалд нөхрөө болсоор олцсон. Сумын барай гараад ирсэн. Дахиад буудвал энэ сум чинь тогтчоо биш үү? Буудаж чадаагүй. Дараад нь орц сургагч хэлж бодсон. Мөн адил үйлдэл үзүүлсэн. Тэгээ буудаж болохгүй болохоор хөвсгөл рүү тэр мод илтгэл рүү 10 жил хорихлоо өгöd гаргасан. Гэсэн юм яринууд байна. Одоо тэр Аранга аймгийн Яруугийн өрөөний хэд дээр бид нар очиод тэр Аранга аймгийн хүнтэй ярьж ирсэн чинь 200 ламыг нэг өдөр барьсан юм байна л да. Тэгээ нэг 6 зурдаг лам нь 6 зураад за биднээс нэг л хүн амдах юм байна. Гэт нэг залуу ламыг ханыхаа ширийг өргөж жагаад оргуулсан гэдэг. Тэр нөхөр нь оргож яваад ядаж яваад бүтлгэнт байсан юм яасан. Яг тэр дотоодыг хамгаалах юмны тэр төлөөлөгчийн гэртний явуулсан гэж. Эхнэр нь байсан. Эхнэр нь гоёж орсон чинь тэгвэл зүгтааж аваад шоронгоос орсон чинь зүгтаалыг айл руу орно үстэй. Энийг яваад орчихно. Эхнэр нь байсан гэж. Нөгөө эхнэр нь нууцсан гэж байгаа дэрийг. Тэгээ нууж аваад нэг хоолой бэлдэж байгаа. За одоо та явахгүй болохгүй. Яг гарсан чинь гэрийн үүдэн төлөөлөгчтэй таарсан гэж. Төлөөлөгч хараагүй хажууд орсон гэж. Өнөө зүгтааг авчихсан. За ингээд уул хадаар яваад олон жил бүгд хараагүй. Тэр юу тайлбарлахыг одоо мэдхгүй. Тэгээ уул хадаар яваад тэр хаваараа зүгтааж яваад одоогийн л энэ тосон зөнгөл ойролцоо завханд. Тэгээ нутгийн ардууд мэддэг очиж юм там барьдаг ингээд нуугдаж хаагдаж явсаар байгаа зүйлдээ цагаатсан гэж. Уг 50 оны үед цагаатсан ярьдгийг. Тэгээ цагаатангуудаа уулаас буугаад ирнэ шүү дээ. Буугаад ирэнгүүт тэр цагдаагийнхан бариад авсан гэж байгаа. 3 хоногийн дараа цагаатгсан бичгээ барьчихсан. Суллагдаад өрөөд ирсэн. Яг нөгөө лам нарын хэрэгтэл орохгүй юу та. Тэгээд тэр холбогд хөдөлгөөн байжээ гэж сүлд нь. Тэгээд цагаатсан дээр нөөцийн бидний ажиг боддсон шүү дээ өөрөө яг та. Тэгээд тэр хүн нь өөрөө сүлдээ бүгд шинжлэх ухааны академид ажиллаад би дараагийн подкастн дээр нэрийг нь болоод ирээ. Тийм манайхан мэдчихэж байгаа. Айгуу том эрдэм том болсон. Айгуу том мундаг эрдэм том болсон. Тэр завхны хэдэн аршааны ч юм уу энэ аршааны тэдэн цагт уух хэрэгтэй, энэ аршааныг ийм даруул уух хэрэгтэй гэдэг юм том барьдаг. Маш том эрдэм том болсон сүүлд нь. Тэгэхээр бид нар яг тийм хэдэн мянган эрдэм нэ. Өөртөө ингээд алга болчих болоогүй.
Алга болж шалтны бол алга болохгүйгээр яагаад тэр тэгээд чинь Гүг тэр чинь нөгөө хитээдсэн оюун ухаан гэдэг чинь тэр юм шиг байгаа. Би бол тэгж боддог. Их болцсон болсон. Одоо нэг олон хүний яриан дээр байдаг. Лам нар бол ингээл ном уншаал байдаг. Буудуулахаа мэддэг. Тэгэл гараад ингээл аваад гарахад ямар ч үлдсэнгүй жанчаа нөмрөөл гараад буудуулдаг. Ямар ч хэсрүүцэл үзүүлдэг байсан байдаг. Тэгээд нэг учир байна. Тийм аимхан хүмүүс биш байхгүй. Монголчууд ч лам байна уу, хэм байна уу цэсэгтэй шүү дээ. Тэр хит их юм мэддэг, үздэг хүмүүс бол юунд тэгж найдаж хийдэг ёстой бүүн мэд. Ямар ч их хөлцөнгөө бүгд гараад бодсон. За одоо ингээл чи бодохгүй тааж иргэдэн давгийн хэрэг гэдгээр чинь баруунаас ялуу утагтыг төвөөс манчруудыг зүүнээс Югзур утагтыг авчирч буруудаж Югзур утагт манчр утагт хоёроо удаа орсон шүү дээ. Монгол улс. Ялуу утагтыг сүүлд нь одоо Банчин богдын дэрэгдээс Монголын талд одоо дагнуулынхаа мэдээг өгөхөр болсон. Монгол улсынхаа төлөө зүтгэх болсон гэд оргуулад тэгээд цаашаа Америк руу гаргасан. Дотоод явдлын яамныхаа өөртөө оргуулж хэл гаргасан. Ийм л түүх үйл явц болсон тухай үедээ. Югзур утагт гэдэг хүний талаар эзэмшилгээний орлын одоо эмгтгэлийг би уншиж байсан. За Югзур утагт тухайн үедээ зүүн зүгт одоогийн Хинтэд орон Цукатар аймгийн ард цаашаа үзэмчин барах хошуу орчин хошуу өвөр Монголын Манж Япон бүгд мөрөгдөг байсан байна. Югзур утагт. Югзур утагтын дайлдвартай гэхэд ерөөсөө одоо нөгөө хүний өөр ингүүл очиж мөрөгдөг. Бараг тэр ухаан үедээ эвгүйхэн хөдөлсөн бол Югзур утагтэндээ өөрийн улсыг таслаад авчих хэмжээний тийм нэр хүндтэй юм байсан. Тэгэл хэлийн байдал эвгүй боллоо. 30-д оны үед шүү дээ 6 7. Хэлийн байдал тогтворгүй боллоо. Япон цаанаас ч ингээд тэгээд та ерөөсөө богдын музей одоогийн богдын музей богдын зооны ордонд хурж ирж ном зомоо айлтаа гэж хуурч авчираад баривчилсан шүү дээ. Яг түүхүүл явсан дээр баггүй. Тэгэхээр тэр хүн яагаад одоо тэр ичид номынхоо хүчийг үзүүлээд алгуулцсангүй вэ? Хүсээгүй л байхгүй. Хүсээгүй. Тэр байтугай одоо тэр Заянгийн хөрөний хийдийн оролцоо байгаа. Нэг лам багш 2-3 шавтай байж байгаа. Их шавьд хараачихсан байж байгаа. Тэгээ маргааш нь баригдах нь гэдэг мэдсэн юм шиг байна. За маргааш хүмүүс ирнэ. 2 шавтай хэлсэн байна. Хоёрыг та хоёр бол одоо ингээд шар шавтлаад хар болоод ингээд хамтрал команд ороод амьдарцгаа. За нэг шавд за чиний амнаас бол баталгаатай. Асуудалгүй. Ном судраа агуулна гаргаж нуугаад ингээд хийддэг байж ямар ч зүггүй. Багш нь бол явлаа. Харин та нар миний зааж ирсэн номыг мартав. Би үргэлжлүүлж та хэдийг ирэхээр зааш шүү. Үргэлжлүүлж зааш шүү гэж. Тэгж хэлчихэд за ингээ баяртай багш нь явлаа гэж хэлээд тэгээ дараагийнхын төрлийг бодъё гэж хэлээд тэгээ ном уншиж суусан гэж. Нэлээ одоо ном уншиж ингээ сууд мэдээж байж та гид нүдэнэснэ. Бас нэг 70 шахам жил нэг биеинд байсан сүнс махан бие хоёр салахад бас төвөгтэй байна шүү. Тэгээд сулхын нэгэд тэгээд дахиж ном уншаад бяцлагч байгаа. Тэгээд томлцсон. Ухцсан. Одоо биднээс харав тэгээд ухцсан. Одоо тэр хүн одоо үхжийн жишлэхгүй би одоо явлаа. Тэгснээр тэр хилсэн тэр хиллүүд нь айгүй сонир байгаа байхгүй. 70 орчим жил нэг биеинд байсан сүнс махан бие хоёр салахад бас их төвөгтэй байна шүү гэж хэлнэ гэдэг чинь тэр хүн сүнсээ аваа явчих чинь гэсэн ойлголт өгöd байгаа шүү дээ. Түүнээс биш бас 70 жил амьдэрсэн багийн бас нэг үхэхэд бас хэцүү шүү гэж хэлээгүй байгаа. Тийм өгөөд сүнсэн би махан бие хоёр салахад бас төвөгтэй шүү гэдэг номын өгöd. Гэх юм уу одоо юу гэдэг юм. Тэр хүний ясандаа явчих чинь. За явчлаа. Тэр хүн гүтлээ 3 шавьтай загсан цахиас нь зөвөн байгаа байхгүй. Үргэлжлүүлж цааш уу та хэдийг ирэхээр ном битгий аяараа гэж загч байгаа. Гүү тэр буцаж ирээгүй. Нөгөө 3 хоноос нь гүдэг юм байгаа өстэй хөтлөө. Тэр хугацааг яриад байгаа байхгүй. Тийм тэр хүн буцаж ирэх хэрэгтэй хэмжээгээр гүдэж байгаа. Биднээс гаруул гүдэж байгаа. Тэнд очиод бас. Тэгэхээр та 3 ингээд амьдарч байгаа үхээд ойроос ирэх чинь нөхөр минь би шалгалтаа уншил гэсэн үг шүү дээ бараг л. Тийм хогтгонтой юм яриад байгаа. Тэгэхээр энийг
Юу ч тайлбарлах юм. Бидний нүдээр харж байгаа болгон бодож биш. Материаллык үүднээсээ бид нар бүх юм дандаа сурцсан. Тэгээд ойлгохгүй юм ий шийдгэдэг. Тийм үү? Зүтгэж нэг их мундаг урд эзэм доктор мөнгөний төлөө явж тэр нь мухардаад ирэхээр за энэ дэр юм билгүй за яа гэж үүч юм. Тэгээ бурхан мэдэх бах уу гэд. Бурхан чи яг нэг хогийн савш болчихсон. Үзэж болохоо явахаараа бурхалдуулж гिचдэг тийм бурхалдаг тавсан. Мэдгүй яг гонцоо яа дэр юм байгаа. Мэдгүй. Хийж чадхаа байсан юм хин нэгэн юм руу буруутгадаг завтай. Хүний юм төрөл тавь. Одоогийн бидний л төрөл. Одоогийн бидний биш угаас урд нь ч юм байсан шүү дээ. Урд нь ч тийм байсан. Тэр хүний ерөнхийдөө төрөл тавь. Гэхдээ төрөл тавьраас гадна нэг юм байгаад байгаа байхгүй. За бурхан ч юм уу, тэнгэр ч юм уу юу ч мэдэхгүй. Тийм юм байгаад байгаа гэдгийг мөхс бий байтугай. Агуу одоо мундаг хүмүүс хэлээд мэдрээд яриад шүү. Тэр би нэг үүсгэж чадахгүй шүү. Гэхдээ би баталж чадахгүй. Тэр нэг юм байна. Нэг юм байна. Хамгийн анхны шүшиг бишрэл юу юм? Буруу юм хийчихээд бид гэхдээ одоо төлөөлөө гэдэг үстэй. Гүг редактор шүшиг бишрэлийн нэг хэлбэр мөн үү? Үсээ зангиддаг. Үсээ зангиддаг. Янз янзын одоо нэг нутгийн гэдэг шиг янз янзын юм байна шүү дээ. Яг юм. Алдуулсан. Тэгэхээр л загнахгүй ч юм шиг л. Тийм загнахгүй л сэтгэл дагдаг ч юм уу. Тэгэхээр тэр нь үйлчлдэг ч юм уу мэдэн шүү дээ. Тэгэхээр юмны учир зүй холбогдол гэдэг юм бол айл өнцгөөс яаж харахаас болоод маш нарийн төвхтэй байдаг юм байна. Тэрийг бол олохын төлөө хүн оюун бодлоо хилээж юм уншиж байвал тэр хэмжээгээр амьдрал ахуй сайжирдаг. Гэхдээ яг амьдрал ахуй сайжраад байгаа мó амьдрал ахуйгаа сайн байна гэж хүн итгээд байна. Тусдаа асуудал. Жаргал гэж юу юм бэ? Тийм ээ? Яг амьдрал ахуй сайн амьдрал гэж яг юу гэдэг чинь нөгөө хүн болгоно. Тийм. Манай тэр нэг өдөөний ахгүй ирчээд амар гоё том битээ амгаа гэдэг урангаа аймгийн нэг манай аавын найз байсан. Шөнө унтчих би өөр нутаг буцлаа гэж хоёр очив. Яасан. Хоньо санаад. Хоньч махгүй. Өгөнд ч Монгол ирэх хүн одоо бид нар бол адуугаас ман чон ман бууд амар юм явах гэж. Шөнө унтчих хоньо ангилж байгаа. Чихээ сонсоод. Хоньо санаад. Би явлаа явсан шүү. Тэ? Тэр хүн сонь байгаа юм шүү дээ. Харахад бол юу хонь санахааргүй их хүн байхгүй юу. Оо мангар том битээ. Тэгэхээр юуг эрхэм зүйл гэж үзэхгүй. Тэгээ хүний эрхэм зүйлд битгий бас халдж байгаарай. Тий. Тань шиг байх албагүй. Тий шүү дээ. Тэр хүн юуг эрхэм гэж үзэж байгаа. Зарим хүн мөнгийг шүтгэлтэй. Тэрнээсээ кайф авч. Зарим хүн тийм юунд наамсаад байгаа зүг шүү дээ тэр хүний. Зарим хүн гэр бүлээ шүтж чинь, зарим хүн ээжээгээ шүтж чинь. Тэр гол нь тэр хүний л асуудал байхгүй. Тэгэхээр тэр хүндэтгэлтэй хандмаар байхгүй. Гол нь тэр хүн чиний эрхэм талтай байх хэрэгтэй байхгүй. Чиний шүтж байгаа юмд оромжлог байх хэрэгтэй байхгүй. Чиний зорж байгаа зорилгыг тэнэг гэж шүмжлэг байх хэрэгтэй байхгүй. Яг тэрнтэй адилхан чи тэр бүлээн зөвшөөрч байна одоо жишээлбэл. Чиний юм л одоо тийм халтааг бол чи болж байна. Яг тэрнтэй адилхан чи бусдын битлээ алт. Чи шүмжлэг. Буруу санагдаж их буруу юм гэж болно шүү дээ тэр хүн. Тэрийг зүгээр хэлэлтэй. Өшөө юм байна. Хэлэх гэж байгаа бол ашгүй дугаа. Тийм ээ? Тослол тосхгүй дугаа. Нөгөө нэг гүндалаа юу гэж чадцаараа л явчихлаа. Тэр шиг юм болно шүү дээ. Тэр гүндалаагийн ч бас нэг тэр зүг баггүй юу юм бол чадвар чадахгүй чадцаараа гэж бид энэ үздсэн. Зүг. Гүндалаагийн зүг баггүй. Ер нь нөгөө зүйлийн ч зүг. Тийм. За хоёулагийн яриач бүр нэлээд урт. Оо явж байна. Цаг 40 бараг цаг 50 минут болсон байна. Тэгээд сонирхолтой байлаа. Ер нь тантай ярих үргэлж сонирхолтой байдаг. Залуучууд гэлтгүй ер нь хүн болгоос сонсоод бас нэгийг бодож хоёрыг тунгаагаасай. Өөрөөсдийнхөө өнцгөөс олж хараад өөрийнхөө эргцүүллийг бий болгоод бүхнийг одоо сэжгээр тунгаагаасай гэдэг одоо
Оюунаараа жаахан нааццгаа залуучууд тий. Өөрийнхөө оюунаар жаахан наад. тий оюунаараа наацгаая. Ингээд өнөөдрийн маань подкастын түрээд дуусч байна. Тэгээд дараагийн дугаар дээр бол бас яг одоо таны түрүүний хэлдэг 100 жил бид нар хэд олон 100 жилийн өмнөхөөс илүү өнгөрсөн 100 жилийн өнгөрсөн 70 жилийн тэр онгорхой цаг хугацааны талаар түлхүү ярих гэж бодлоо. Тэгээ яагаад гэвэл мэдээж би чинь залуу хүн бас амьдралын туршлага гэх юм бол байхгүй. Миний ажил мэргэжлийн хувьд судалж эхэлсэн дөнгөж ихний хуудсыг уншсан жохон мэдлэг бий. Мэдлэг биш ээ. Мэдээлэл бий надад. Тэгэхээр энийг би дараагийн подкастн дээр хоёул ярив. Тэгээд надаас илүү энэ мэдээлэл рүү ороод олон зүйлийг уншаасаа залуучууд буруу зүрх юм ярьж магадгүй шүү. Тийм ээ? Би шүүж ойлгоорой. Тийм. Бүхнийг сэжгээр тунгаацгаагаараа гэж уриалъя. За тэгээд дараагийн дугаартаа уулзъя. Баяр таа. За баяр таа.